Сайн байцгаана уу залуучуудаа. Энэ удаагийнхаа бичлэгээр уншиж судалсан зүйлс болон өөрийн амьдралын туршлагаас сэдвлэн ихэнх хүмүүсийн үнэн зөв гэж боддог 15 алдаатай үзэл бодлын талаар ярих болно. Бичлэгээ дуустал үзээрэй. Хэрэв та миний сувгийг анх удаа үзэж байгаа бол subscribe дарахаа битгий мартаарай. Мөн одоо ярих зүйлсээ санал нийлж байвал аль эсвэл нэмж хэлэх зүйл байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За ингээд хамгийн ихний зүйл бол хөрөнгө оруулагч болохын тулд заавал баян байх ёстой. Ихэнх хүмүүс хөрөнгө оруулагчид бол зөвхөн баян хүмүүс л байдаг гэж боддог. Гэтэл үнэндээ 10,000 төгрөгөөр ч хөрөнгө оруулах боломжтой юм. Үүний тулд брокеринг компанид хандаж данс нийлгээд л бүх зүйлийг эхлүүлнэ. Хувьцаа хөдөлж авахын тулд санхүүгийн өндөр мэдлэг хэрэггүй. Эсвэл бусдаас бага зэргийн зөвлөгөө авч сүүлийн жилүүдийн хувьцааны дунд жилсийг харахад л болно. Хамгийн гол нь тогтмол хугацаанд бага чамаагүй мөнгөөр хувьцаа авч түүнийг аривжуулж байх нь чухал юм. Орлого олоод зарлага гаргаад үлдвэл хадгална. Ихэнх хүмүүс орлого олоод түүнийг тогтмол зардал болон хувьсах зардалтаа зарцуулж дуусгадаг. Тэгэд бас өрөө төлнө. Энэ тохиолдолд хадгалах мөнгө яагаад ч үлдэхгүй болов? Хэрэв та 1 сая төгрөгийн цалин авсан бол шууд 200,000 төгрөгийн хурдхан шиг хадгаламж руугаа шилжүүлэх хэрэгтэй. Үүний тулд та 800,000 төгрөгийн цалинтай гэж өөртөө итгүүлж болох юм. Өөрөөр хэлбэл орлогынхоо 10-30% шууд хадгаламж руугаа хийж даатгах нь чухал. Үлдснээр нь зарлага гаргаад хүрэхгүй бол орлогын өөр их сурвалж хайх хэрэгтэй болно. Ингэснээр таны орлогын урсгалч нэмэгдэх боломжтой юм. Зөвхөн нэг санхүүгийн их усүрт найдах. Нэг ажилдаа тууштай хандаж хөдөлмөрлөх нь сайн зүйл хийдэг ч зөвхөн нэг санхүүгийн их усүрт найдах нь шуурхтаа далаад аврах завгүй зогсож байгаатай адил юм. Энэ нь заавал олон ажил зэрэг хийх тухай биш. Харин үндсэн ажлаа хийхин зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж нэмэлт орлоготой болох боломжуудыг хайх тухай ойлголт юм. Жишээ нь хадгаламж, хувьцаа, форекс, мэдлэгээ босож зарах, нэтворкинг, бизнес гэх мэт маш олон боломжууд байгаа. Эртхэн хүүхдтэй болчвол амар. Эрт хүүхдтэй болж аж аргалтай амьдарч байгаа гэр бүлүүд олон бий. Гэхдээ эд сурч боловсрох хөгжиг насны дээр олон хүүхдтэй болж өөрийн карьерийг царцаах тохиолдол ялангуяа эмэгтэй хүмүүсийн олон байдаг. Мөн төлөвлөөгүй гэр бүлээс болж хэцүү бэрх амьдарч байгаа хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салтын асуудлын нийгэм маш их байгааг олон судалгаа харуулж байна. Гэр бүлийн боловсролтой хүмүүс эхлээд сурч боловсрч, ажиллаж хөдөлмөрлөж, сэтгэл зүйн болон эдийн засгийн ирээдүйн хүүхдэд эрүүл сайхан орчинд өсөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон жилийг зарцуулдаг байна. Тиймээс гэр бүлээ маш сайн төлөвлөж хариуцлагатай хандах нь зүйтэй юм. Одоо юм сурхаасаа өнгөрсөн байх гэж бодох. Ихэнх хүмүүс ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулаа төгсөөд мөн ажлын байран дээр эхний хэдэн жилдээ маш их зүйлийг сурлаа. Одоо хангалттай гэж боддог. Гэтэл та тасралтгүй суралцаар байх ёстой юм. Хэрэв юм сурхаасаа өнгөрсөн гэж бодоод байх юм бол та маш амархан хоцрогдох бөгөөд хөгшрөж хурдтай явагдаж эхэлнэ. Заавал магистр, докторийн зэрэг хамгаалахаагүй ч өөрийн мэргэжлийн дагуу гүнзгийж суралцах. Эсвэл өөр шинэ зүйлийг уншиж судлах, сургалтад хамрагдах зэргийг өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, өөртөө апдейт хийж байх нь чухал юм. Сайн унтаж амрах хэрэгтэй. Мэдээж хэрэг байгалийн цагаар болон унтаж амрах зохистой хэмжээгээр хүн унтах нь зөв. Гэхдээ хэтрүүлэн унтаж, байнга амралтын горинд байх дуртай хүмүүс олон байдаг. Зорилгоо тодорхойлоогүй, аль эсвэл зорилго төлөвлөгөө нь тодорхой хэрнээ унтаж амрах дуртай бол амьдрал улам л хэцүү болно. Хожим нүүр дунтаас хойш хормын нойрыг харамлаад явах вэ гэсэн мэрэгэн үгийг санах хэрэгтэй. Тийм үзэх бол өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Судалгаанаас үзэхэд хүмүүс өдөрт дунджаар 3-аас 4 цагийг телевиз үзэхэд зарцуулдаг байна. Гэхдээ телевиз үзэж байхад хүний тарих идэвхтэй ажилтгүй гэсэн судалгаа мөн бий. Мэдээ, янз бүрийн нэвтрүүлэг, кино, олон ангит кино гээд үзээд байвал олон зүйлс бий. Үүнээс хэрэгтэй мэдээлэл мөн сэтгэл ханамж авах нь зарим үед хэрэгтэй ч амьдралынхаа ихэнх цагийг телевизийн ард өнгөрөөнө гэдэг харамсалтай биш гэж юу. Харин хит их цагийг биш, бага цагийг телевиз үзэхэд зарцуулж, үлдсэн цагаа өөртөө болон бусад хүмүүст зориулж чадвал өөр олон боломж гарч ирж болох юм. Телевиз үздэг хүмүүсийг ном уншдаг хүмүүс удирдаг гэсэн мэрэгэн үг байдаг. Хямдарсан барааг яаралтай хөдөлж авах нь зүйтэй. Хямдарсан барааг хөдөлж авах нь заримдаа суглаан тойдсон мэд астай мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ байнгын үнэлтэд автаад байх юм бол хямдарсан бүхнийг авах хүсэл зуршил бий болж таны санхүүг хямрал төрүүлж болцсохгүй. Хямдарсан бараа нь их тохиолдолд агуулгах чиглүүлэх нэг төрлийн маркетингийн арга байдаг. Заримдаа хит өндөр үнээр арга зарлаад үндсэн өндрийг буулгаж хямдруулсан гих тохиолдолч бий. Эсвэл хүн авахгүй байгаа буюу гологдол бараагаа ихээр хямдруулдаг. Харин та өөрийн үн цэнийг тэр түвшинд авчрахыг хүсдэг гэж юу? Өөрийнхөө байх нь шудрах сайхан харагдаг. Заримдаа өөрийнхөө байх нь зөв байдаг ч бүх зүйлд би ийм л хүн гэж бусдын санаа бодлыг сонсолгүй муухарлаж туйлширхан бүдүүлэх хэрэг юм. Гэхдээ байнга бусдын хэлснээр бай гэсэн үг биш. Бусдтай харилцахдаа хүмүүсийн үсэл бодол, нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх, зарим тохиолдолд өөрийн эгог ухамсарлан зохицуулж байх нь оюун ухаанд хүний ухамсарлах ёстой зүйл юм.
Аливаа зүйлийг зөвхөн өөрийн өнцгөөс бус олон талаас нь харж, бусдын санаа бодлыг сонсох нь чухал юм. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж бодох. Зарим хүмүүс цаг хурдан өнгөрөөсэй хэмээн гүйвэр сухой байдаг. Харин зарим хүмүүсийн хувьд цаг хугацаа удаан өнгөрөөсэй гэж бодох үе бий. Цаг хугацаа бол хэнийг ч ялгалгүй хүн бүр тэгш олгогддог гайхалтай бэлэг. Энэ боломжийг ашиглан хорон мөч бүрийг амжилт, аз жаргалын алхам болгож чаддаг хүмүүс байхад хорон бүрийг уйдгартай зовлонтой гэж үзэх хүмүүс бий. Зорилгоо зөв тодорхойлж, зөв хүмүүстэй харилцаж, зөв зүйлийг хийвэл цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж хүмүүс бодохгүй нь лавтай. Асуудал бэрхшээл бол зовлон. Бидний эргэн тойронд маш олон асуудал бэрхшээл байгаа. Гэхдээ энэ зовлон биш, харин боломж байж болох юм. Эрхийд алдартай Tesla компаниг үүсгэн байгуулагч Elon Musk хэлэхдээ түүшнийхэн хэмжээг зузаан болгохыг хүсвэл шийдэж байгаа асуудлын хэмжээг томсох гэсэн байдаг. Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн бүхий хүмүүс аливаа асуудлыг шийдвэрлэх замаар оргил төрсөн гэдгээ бахархалтайгаар ярьдаг шүү дээ. Танд ч бас асуудлыг шийдэж амжилтад хүрэх боломж бий. Хэрэгтэй гэж санагдсан бүхнийг зээл аваад ч хамаагүй авах хэрэгтэй. Аливаа зүйлийг хүсэх, тухайн зүйл хэрэгтэй гэж санагдах нь ердөө сэтгэл хөдлөл байж болох юм. Хүссэн бүх барааг хэрэгтэй гэж санагдсан бүхнийг чөлөөтэй хөдлөж авахын тулд та санхүүгийн чөлөөнд хүрэх хэрэгтэй болов. Харин зөвхөн салингаа салингийн хооронд амьдарч байгаа бол үр зээл тавиач хамаагүй хэрэгтэй гэж санагдсан бүхнийг авахыг байн хүсэх нь таныг санхүүгийн алдагт хүргэж болзошгүй юм. Жишээ нь би зүгээр утсаар ярих, мэйлч бичихийн тулд шин загварын үнэтэй гаргаж судалж авахгүй. Харин утасны хүчин чадал нь миний ажилд хэрэглэгдэх бол өөр хэрэг гэж бодвол өөр хэрэг. Хэрвээ биеийн өвдвөл эмнэлэгт үзүүлнэ. Маш олон хүмүүс биед нь ямар нэгэн зовир илэрх хүртэл мөнх наслах юм шиг л аашилдаг. Тэгээд өвчин мэдрэгдэх үед л эмчид ханддаг байна. Гэхдээ зовирлох бол тухайн өвчинд аймчилсан байж болзошгүй гэлтгэн. Тиймээс жилдээ нэг болон түүнээс олон удаа эрүүл мэндийн үнэлэгт хамрагдаж, эрүүл мэндэд анхаарч байх нь чухал юм. Ингэснээр бид аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Найзууд цөөхөн байх тусмаа үн цэнтэй. Ихэнх хүмүүс цөөхөн найзтай байхыг илүү үздэг. Олон найзтай хүн үндэ нэгч найз үгүй гэсэн үгч байдаг. Энэ нь тухайн хүний зам төлөв мөн чанараас хамаарах болов. Гэхдээ амьдрал баялаг учраас шинэ хүмүүстэй танилцах, найзлах нөхөрлөх нь буруу зүйл биш юм. Шинэ найзууд, шинэ хүрээлэл хэрэг зөв хүмүүс бол танд шинэлэг мэдрэмж, шин сонирхол, зарим боломжийг бий болгож, магадгүй таны амжилтанд хүрэхж нөлөөлж болох юм. Хугацаагүй хадгаламж бага хүүтэй учир ашиггүй. Хүмүүс хугацаатай хадгаламж нь илүү их хүүтэй учир хугацаагүй хадгаламжийг бага хүүтэй гэж голох тохиол байдаг. Тэгсэн мөртлөө харилцах наасандаа олон хоног, олон сараар нь мөнгөө хий дэмий байлгаад л байдаг. Харин энэ мөнгөө хугацаагүй хадгаламжийн даасандаа байршуулах юм бол хүссэн үедээ зарлага гаргаж болохоос гадна жилийн эцсээр хүн бодогдож таны даасанд орох юм. Япон, Америк гэх мэт улсуудын хадгаламжийн хүн кик хувь байдаг бол Монголд одоогийн байдлаар жилийн 4-14% байна. Бичлэгийн төгсгөл хэсэгт дахин нэг зүйлийг хийхэд ихэнх хүмүүс амжилтанд хүрэхээрээ эцэг хийхээ ачиг хариулна даа гэж боддог. Гэтэл үнэндээ та бид цаг үргэлж ээж аавынхаа ачиг хариулж амьдарч болох юм. Энэ бүхэн энгийн зүйлээс л эхэлнэ. Та тэдний санаа сэтгэлийг чилээгүй бие дааж өөрийгөө хүн шиг аваад явхаас бүх зүйл эхэлнэ. Хорт зуршил буруу хүмүүсээс хол байж өөрийн хичээл эсвэл ажилдаа төвлөрөх хэрэгтэй. Жижиг ч хамаагүй амжилт үзүүлээд эхлэхэд л тэд маш их баярлаж бахархах болно. Тэгээд хичнээн завгүй байсан ч ээж аавдаа анхаарал тавьж цаг гаргаж уулзаж ярилцаж байх хэрэгтэй юм шүү. Энэ бичлэгээс хэрэгтэй мэдээлэл авч чадсан бол та лайк дарахаа битгий мартаарай. Мөн бусдад хуваалцахыг хүсвэл шеэр хийж түгээнэ үү. Анхаарал хандуулсанд маш их баярлалаа. Амжилт хүсье.